Улаанбаатар хотод 1.8 сая гаруй хүн ам оршин суудаг. Монгол улсын дотоод нийт бүтээгдэхүүний 65 гаруй хувь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн 3/2 нь нийслэлд төвлөрдөг. Хүн амын өсөлт, эдийн засгийн төвлөрөл нэмэгдэхийн хэрээр улс эрчим хүчний хэрэглээ тогтмол өссөөр байна. Улаанбаатар хот жилдээ 65-аас 70 сая метр куб ус хэрэглэдэг бөгөөд энэхүү хэрэглээний 98% нь газрын гүний ус юм. Үүний 15-аас 20 сая метр куб нь үйлдвэрлэлийн зорилтоор ашиглагддаг. Улаанбаатар хотод байрлаж байгаа дулааны цахилгаан станцууд дотроос хамгийн өндөр газрын гүний усыг хэрэглэдэг энэ үйлдвэрлэл бол дулааны 3-4 дугаар цахилгаан станц эрчим хүч үйлдвэрлэж байгаа энэ үйлдвэрлэл байдаг. За энэ эрчим хүчний үйлдвэрлэлд бол жилдээ ойролцоогоор 18 сая куб метр хүртэл, хоногт 50,000 орчим метр куб хүртэл ийм усыг ерөнхийдөө газрын гүнээс авч ашиглаж байдаг. Тэгэхээр бид нэр энэ хэрэглээг айлуулах, дахин боловсруулах усаар орлуулах энэ л үйл ажиллагааг их гэж манай төслийн гол зорилго байна. Монгол улсын засгийн газар Америк нэгдсэн улсын мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулсан 2 дугаар компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлж буй 3 томоохон төслийн нэг нь хаягдал ус дахин боловсруулах төсөл юм. Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслол 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр шинээр баригдаж буй төв цэвэрлэх байгууламжийн дэргэд үйлдвэрийн төслийн талбайд болж өнгөрсөн түүхтэй. Ийхүү хаягдал ус дахин боловсруулах төслийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ. Хаягдал ус дахин боловсруулах төслийн хүрээнд шинэ төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа уснаас хоногт 50,000 метр куб хаягдал ус цэвэрлэх үйлдвэр, 12 км дамжуулах чугам хоол, 4,000 метр куб нөөцийн сав, өргөлтийн насос станцыг барьж байгуулсан юм. Мөн дулааны цахилгаан станцуудад дахин ашиглах цэвэрлсэн усыг хэрэглэхэд зориулж дотоод схемийн өөрчлөлт, тоноглол, шинжилгээний ажлыг хийж гүйцэтгээд байна. Үйлдвэр нь нийт 17 барилга байгууламжтай ба эдгээр барилгуудад биолог болон химийн цэвэрлэг, шүүлтүүрээр дамжин цэвэрлэгдэж хлороор халдваргүйжүүлнэ. 2025 оны 11-р сар үйлдвэр анхны усыг хүлээн авч туршилт тохируулгын үе шат амжилттай эхэллээ. За өнөөдөр бид хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр дээр цэвэрлэгдэх анхны усыг хүлээж авах гэж байна. Энэхүү төслийн бодит үр дүн үйлдвэрлэлд нэвтэрч буй чухал мөч юм. Үйлдвэр байнгын ажиллагаанд орсноор шинээр 40 ажлын байр бий болж Монгол улсад дахин ашиглах цэвэрлсэн усны хэрэглээг нэвтрүүлэх анхны алхам болох юм. Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрээс цэвэрлэгдэн нийлүүлэх ус нь дахин ашиглах цэвэрлсэн ус буюу МНС 6734 2025 стандартын шаардлагыг хангана. Ийхүү дулааны 3-4-р цахилгаан станц нь уг усыг хөргөлт, галын систем, үнс үлээлэг, угаалга цэвэрлэгээ зэрэг техникийн хэрэгцээнд ашиглах боломж бүрдэнэ. Төслийг олон улсын зөвлөх инженерүүдийн холбооноос гаргасан FIDIC-ийн гэрээний зарчмаар хэрэгжүүлсэн ба энэхүү гэрээний хэрэгжилтэнд Америк нэгдсэн улсын Tetra-Tech компани олон улсын мэргэжилтнүүд Монголын мянганы сорилтын сангийн зөвлөхөөр ажиллан амжилттай хэрэгжүүллээ. Tetra-Tech нь Америкийн компани бөгөөд Монгол улсад хэрэгжиж буй усны компакт төслийн барилга угсралтай ажилд хяналт тавин ажилласан. Үүний хүрээнд бид FIDIC-ийн гэрээний баримтчиг болон холбогдох бусад шаардлагыг мөрдөн төслийг хугацаанд нь батлагдсан төсөвт багтаан чанарын өндөр түвшинд хэрэгжүүлэхэд чиглэн ажиллалаа. Хаягдал ус дахин боловсруулах төслийг хэрэгжүүлэхэд нийт 4,516 хүн ажилласны 98%-ийг Монгол инженер техникийн ажилтнууд бүрдүүлж, олон улсын стандартын дагуу дотоодын үнд дэсний чадвараар амжилттай хэрэгжүүллээ. Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр MCS Property компани шугам холын зураг төслийг Герман улсын Fichtner Water and Transportation олон улсын компани гүйцэтгэж, барилга угсралтын ажлыг MCS International компани тус гүйцэтгэлээ. Хаягдал ус дахин боловсруулах төсөл нь
Дулааны цахилгаан станцуудын техникийн усны хэрэглээг дахин ашиглах цэвэрлсэн усаар орлуулан газрын гүндэх цэнгэг усыг хамгаалах, байгаль орчин, нийгмийн тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулах стратегийн ач холбогдолтой төсөл юм. Мөн гүний цэвэр усны хэрэглээг бууруулснаар туулгалын экологийн тэнцвэртэй байдалд эерэг нөлөө үзүүлж, усны нөөцийн тэнцвэрт байдлыг дэмжинэ. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, урт хугацааны хөгжлийн бодлого болон засгийн газрын мөрөн хөтөлбөрүүдэд туссан усны бодлогын томоохон зорилтуудын нэг биелэлэн болж, хаягдл усаа цэвэрлэн эрчим хүчний үйлдвэрлэлд дахин ашиглаж эхэллээ. Энэхүү бид өнөөдөр хэмнсэн усаа ирээдүйн хойч үедээ өвлүүлэн үлдээж байна. Бидний ус, бидний ирээдүй.